as the symbol of preserving the nature and environment, as Afangindar is seen as the residing place of this deity and as the symbol of the renaissance of Buddhist art of Mongolia, as Mongolian masters created images and statues of Achirwan as sacred shrines over the centuries in various ways. Өндөргөгийн богдын бэлгэлэг саасургсан өргөн олон Монголын үнийн заяаг тэтгэх айдисгуудын дэдийг хайрлагч жандав цогцол аяа анти тосод тосэрдмэр соёрмо данчигнаатам хүрээ зам 2026 хүндэт наадамчда эрхэм сүсэгтэн олон бинэ. Одоо их хүрээ замын дөрөв онцлог зан үйлүүдийн товч тайлбарыг та бүхэнд хүргэе. Замын талбайг хариуцах төв хэсэгт нь дагаан цогоор бие биедээ багтсан 7 давхар дугуй гордог татна. Өөрийн гадуур дөрвөлжин тэг татна. Дугуй тэгүүдийг багтангуудын тэг, шаргуудын тэг, самын ноёны тэг, жагар сорын тэг, хоосон тэг хэвэн ангилна. Хамгийн гадна талын дөрвөлжин тэгийн дагуу ертөнцийн дөрвөн гол зүг, завсрын дөрвөн зүг, дээд доод зүг тэргүүнтэн нийт 15 зүгийг сагагч нар өөрсдийн зүгийн өнгийн адил туг хярыг барин зогсоод зүгийн элдвийн муу зүйлээс сахин хамгаална. Замын гортгонуудын төв хэсэгт асар татаад дүүний доор жахар сор зэргийг задан байрлуулна. Замын талбайн өмнөд хэсэг том хэмжээний зээгт наамал Очирван бурхныг залсан байгааг та бүхэн харж байна. Учир нь замын үед очир төлөвний ханцшгүй дээд ёсны зан үед анхааран авлага учир нөгөө талаар Очирван нь Монголыг даасан бурхан болоо. Now let us give you a brief introduction of the Tam dance roles and its rituals. The Tam area. After the area is purified, 7 concentric circles are drawn in Tam